За 5 асуудлыг хөндөг гэдэг байгаа. Боловсролын зээлийн сан бол энэ хөдөлгөөн засалж, хөдөлмөр засалж, хил засалж гэдэг мэргэжилтнүүдийг одоо дэмжихэр болж байгаа боловч хүсэлт ирээгүй байна гэж байгаа. Тэгэхээр энэний цаадах асуудлын ер нь гаргалгааг нь одоо ингүүл хүүхдүүд нэмэгдэх юм байна гэдэг юм шийдлээ олсон уу гэдэг нэг асуудал байгаа. За хоёрт нь болохоор ер нь энэ хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ажиллах мэргэжил шүү дээ. Одоо янз бүрийн өвчин эмгээг осол гэмтлээс болоод тий өөрийгөө илэрхийлж чадахгүй, эргэж нийгмийн харилцаанд орж чадахгүй алдагдсан тэр чадварыг нэргэн сэргээх ийм л мэргэжилтнүүд байгаа. Тэгэхээр энэ ядарсан хүмүүстэй ажилтан мэргэжлүүд бол хамгийн сайн хүмүүс л тэдний эцэг эхэл байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр ээж аавуудыг хоёр дахь удаага суралцах боломж ер нь байна уу гэдгийг би дахиж асуумаар байгаа. Хэдийгээр энэ дээр одоо нөгөө дандаа анх удаа сурж байгааг хэлсэн. Гэтэл нэгт анх удаа сурж байгаа хүмүүсийг хэлсэн. Хоёрт эдийн засгийн хувьд өндөр үр өгөөчдөд тийм мэргэжлүүдийг гэсэн ба. Гэтэл нийгмийн эмзэг бүлэгт гэдэг юм уу өвдсөн энэ бүлэгтээ ажиллах мэргэжилтэнгээ бэлтгэхгүй бол бид нар энэ хүмүүсээс сэргээж авч чадахгүй л дээ. Дахиад халамжийн мөнгө ярьсарлах болно. За яг энэ асуудлыг өргөжлүүлээд би энэ протезийн мэргэжилтнүүдийг асуумаар байгаа. Монгол улсд өнөөдөр хиймэл гарах хөл хийдэг протезийн мэргэжилтэн 2 л байгаа. Одоо нэг нь удахгүй бараг тэтгэвртэй гарч байгаа. Гэтэл жил болгон бид нар сахарын өвчнөөс болж энэ ослоос болж зөндөө олон хүмүүс хөлгөө гаргуу болж байгаа шүү дээ. Энэ мэдчлэн одоо ингээд хүн нөөц нь хэрэгтэй байгаа энэ мэргэжилтнүүдэд дэмжих асуудлаар ер нь ямар одоо шийдлүүд байна вэ гэдгийг асуучмаар байгаа. За дараагийн асуудал нь тэр хоёр дахь мэргэжлэр суралцах одоо шийдвэрийг гаргаад өмнө нь бол за болно гэж хэлээд хэдэн ээжүүд бол орсон байгаа. Одоогийн байдлаар 26 хүн материалаа өгөөд 7 ээж сурж байгаа. Энэ 7 ээж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд асрахын хажуугаар давхар өөр бусад хүний хүүхдэд тусалдаг мэргэжилтэн болох гээд өнөөдөр сурж байгаа. Энэ хүмүүсийн одоо энэ төлбөрийг ингээд нэгэнд болно гэж авчаад эргүүлээд нөхөж одоо төлөөд өгөх боломж байдг юм уу? Одоо журмаар биш одоо төсвийн нэвэл төр тушаалаарч байдаг юм уу те энэ дэр ямар шийдэл байх вэ гэдгийг яг одоо асууя. Яагаад бол ээжүүд манаас энийг заавал дуулах өгөөрэй гэж хэлсэн. За тэгээд үргэлжлээд би дахиад нэг зүйл байгаа нь багш гэдэгт ер нь одоо ерөнхий боловсролын сургуулийн багш, месүүдийн багш хоёрыг дуртаад байгаа юм л да. Тэгэхээр их сургуулийн багш нар одоо багш биш юм уу? Одоо энэ багшийн хүүхэд гэдэг дээр чи их сургуулийн багш нар орж байгаа юу үгүй юу гэдгийг бас лагуулж асууя. За баярлалаа. За Наран баяр сайд хариулъя. За баярлалаа. Ер нь бол яг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусалдаг энэ чиглэлээр ингээд эцэг нь хамгийн сайн сурдаг хүмүүсийн эцэг нь өөрсдөө юм билээ л дээ. Уулзаад үзээд ингээд явахад үнэхээр өөрөө зовлонгийн сайн ойлгодог, илүү сайн мэдэрдэг. Тэгээд тийм учраас туслах ийм одоо мэргэжил эзэмших хүсэл эрмэлзэл ч өндөр байдаг. Би ч одоо хэд эцэгтэй уулзж байхад бол ярьж ийсэн. Боломж нь байгаад байхад нэгдүгээрт энэ ирэхгүй байна гэдэг энэ хил засалчийн асуудал ч гэсэн ингээд ярихад энэ мэдээлэл сайн хүрэхгүй байгаа бас магадлал өндөр. Нэмэгдүүлэх тал дээр бол мөн одоо бид цаашдаа бас энэ мэргэжлийн зөв ойлголтыг бид бас хүмүүстээ хүргэх юм шаардлагатай гэж бодож байна. Тэгээд ер нь бол энэ протезийн мэргэжилтэн гэдэг юм уу яг ийм одоо хүмүүсийг дэмжсэн энэ сургалт руу бид онцгой анхаарья. Монгол улсын хэмжээнд хоёрхан байна гэдэг тийм ээ. Гэхдээ хоёрхан байна. Тэгээд нэг нь тэтгэвртэй суух гэж нэг бол эн чинь хийх ийм хүн зайлшгүй шаардлагатай болно. За тэр төлбөрийг нөхөж олгох тал дээр бол бид бас судалж үзье. Гэхдээ энэ шууд хариулахад бас энд бол шууд хариулж арай л барамгүй юм байна. Одоо нэгэнт болоод явцсан энэ харилцаа ингээ яваад өнгөрцөн учраас төлбөрийг нөхөж олгох юм юу бол манай энэ журам дээр одоогор байхгүй. За тэр 15 жил ингээд багшилж байгаа их сургуулийн багш ч гэсэн орж болох уу гэдэг нь бол ерөөсөө энэ хуулиараа сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын багш гээд заачсан байгаа. За энэ болохоор тэгэхээр хуулийн л ойлголт болно. Мэдээж одоо таны хэлдэг үл үнэн багшилж байгаа хүн бол хаач багшилж ивэл багшил хүн. Гэхдээ энэ хуулиараа бол сөөв болоод ерөнхий боловсролын сургууль гээд орцсон байгаа. За дээрээ нэмж асуулт авч болохгүй сарнж болон шүү. Хин Сэлигма дарга бас нэмэлт нэлээд бас нарийн тоо баримт төр асуугаадсэн те яг хэдэн хүн энэ хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ажиллах мэргэжилт өргөдөл өгөөд хэдэн тэнцээд ингээ явж байгаа юм бэ гэд. За 88-ийн микрофон.
За гишүүний асуултанд хариулъя. Нэгдүгürt нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэрэгжил олгох сургалт ном сэтгэл зүйч, хоол зүйч гээд эдгээр мэрэгжлүүдээр гадаад дотоодод суралцах боломж нь одоогийн 102 дугаар тогтоолоор нээлттэй байгаа. Дотоодын зөвхөн сэтгэл судлалын мэрэгжлэр цөөхөн хүсэлт ирж 24 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр олгосон байгаа. За энэ чиглэл зарим эрэлттэй мэрэгжлэр 112 хүнд олгосон байгаа. За нэг хоёрдугаар асуулт нь түрүүний багш мэрэгжлийн тухайд багшийн босрлын ерөнхий хуулиар төрийн өмчийн ерөнхий боловсрол болон тусгай мэрэгжлийн сургууль, СΟБ-ийн багш нар гэж заасан учраас ихтэй сургуулийн багш нар багшийн 11 хүүхдийн 15 жил гэдэг заалт хэрэгжихгүй байгаа. Өөр асуулт зүйлээ. Эрэлттэй түрүүний партизан мэрэгжил гэдэг дээр яг дээд усрлын ерөнхий босрлын яамны дээд усрлын газар дээр судалгаа хийгдсэн нийтдээ Монгол улсад 70 мэрэгжил хэмэл хэрэгтэн хийх 70 мэрэгжилтний хэрэгцээ байгаа. Тухайн 70 мэрэгжилтнийг яг аль нэг сургууль дээр хөтөлбөр хэрэгжүүлэхэд буюу хөтөлбөр илсэлээд суралцуулахад хэрэгжих боломжгүй байгаа учраас гадаадад ойрхон суралцах боломжийг нь эрэлттэй тэргүүлэх мэрэгжилд энэ жагсаалтыг оруулах байдлаар санал тусгацсан байж байгаа одоогийн байдлаар. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон санхүүжилтийн тоо сүүлийн 5 жилд нийтдээ 2917 иргэнд 5.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байгаа. Үүнээс 24 онд 548 иргэнд 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилтыг олгосон байгаа.